Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж сангийн яамны үүдэнд жагсаал зохион байгуулсан. Тэд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх зэрэг шаардлагуудыг удаа дараа тавьж сан шаардлага хүргэж байсан боловч эх оны улсын төсөвт тусгальгүй баталсныг эсэргүүцэж байгаа юм. Иймээс үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол улсын ерөнхийлөгчд хандан дээрх асуудлын хүрээнд төсөвт хориг тавихыг хүссэн байна. Монгол улсын 2020 оны улсын төсвийг баталж байгаа нь сайн хэдий боловч хэд хэдэн хуулийг зөрчсөн ийм төсвийг батллаа. Энэ хуулийг зөрчснөөрөө иргэд хөдөлмөрчдийн эрхийг бас давхар зөрчиж байгаамаа. Нэгдүгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж энэ улсын төсвийн алдагдлыг бууруулах ийм төсвийг батллаа. Ингэснээр ирэх 2020 онд иргэдийн цалин дэвтгүүр тэтгэмж нэмэгдүүлэх энэ арга хэмжээг үнгүүдүүлж байгаамаа. Цалин нэмэгдэх биш буурна. Хоёрдугаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг энэ 2020 оны улсын төсөвт тусгалтгүйгээр батллаа. Ингэснээр төрийн болон төсвөл байгууллагууд бусад хувийн хвшлийн байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарах магадлал маш өндөр болно. Ослын улмаас хүмүүсийн амь нас эрүүл мэнд хохирох ийм нөхцөл байдал үндсэндээ бүрдэж байна. Ийм учраас үндсэн энэ хоёр асуудлыг бид тавьж Монгол улсын засгийн газар, улсын хурал энэ төсвөө эргэн харж дахин авч хэлцэж өөрчлөлт оруулахыг өнөөдөр бид шаардж байгаа юм. Энэ улсын төсөв бол хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт 2019-2020 оны хилцээрийг зөрчиж Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, улсын төсвийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн ийм улсын төсвийг батлаа. Үүнийг эсэргүүцэж бид өнөөдөр үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультнуудынхаа цөөн хүний бүрэлдэхүүнтэй өнөөдөр цуглааныг сангийн яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үүдэнд хийж байна. Энэ салбарын сайдууд төсвийг өргөн барьсан хөдөлмөр нийгмийн хамгааллын зардлыг салбарын сайдынхаа хувьд хамгаалж төсөвт суулгуулах ийм үүрэгтэй. Харамсалтай нь энэ хоёр салбарын сайд энэ асуудал дээр туйлын хариуцлагагүй оролцож төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гэж бүр тодорхойлсон. Нийгмийн алдагдлыг нөхөхөд иргэдийн халаас руу гард үрэх ийм заалт хуулинд байхгүй. Ийм учраас өнөөдөр бид энэ үйлдвэрчний эвлэлүүд иргэд хөдөлмөрчдийнхөө дэмжлэгтэйгээр хамтын тэмцлийнхаа үйл ажиллагааг эхлүүлж байгаамаа. Үндсэн хуулиар шинжилсэн хүүхдийн автобус явж эхэлсэн агаарын бохирдол буурч байгаа гэд